Үзэгчдээ гэмт хэрэг аваар осол байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хүргэдэг анхаар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Эхний мэдээллийг хүргэе. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс 5 дугаар сарын 23-ны өдрөөс 45 хоногийн хугацаатаагаар хулгай айныг зохион байгуулж байна. Тус дүүргийн хувьд нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг өгөөд нийт гарч байгаа зөрчлийн 60 гаруй хувийг хулгай хэрэгжилж байна. Мөн тус дүүргийн цагдаагийн хэлтэс энэ 7 хоногт архи согтууруулах ундааны хяналт шалгалтыг явуулахад хөгтөнгөр аяны дугаараа архинууд хуурамч архи болох нь тогтогдсон байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст 4777 өргөдөл гомдлыг хүлээн авч 4761 өргөдөл гомдлыг шийдвэрлэсний 2537 нь буюу 53.3%-ийг гэмт хэргийн, 1153 буюу 24.2%-ийг захиргааны зөрчил, 1071 зөрчлийн шинжтэй мэдээлэл бүртгэгдэж одоо байгаа үлдэгдэл гомдол 272 байгаа мана. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн иргэд нийслэл хотод ихээр сурших болсон төдийгүй тус дүүргийн хүн амын тоо өдрөөс өдөрт нэмэгцээр байгаа юм а. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр тус дүүрэгт гэмт хэргийн зөрчлийн тоо бусад дүүргүүдтэй харьцуулахад их байдаг бөгөөд гарч байгаа зөрчлийн 60 гаруй хувийг хулгайн хэрэгжилж байна. Тэр дундаа автомашины эд зүйлийг хулгайлах, иргэд гэр орноо эзгүй орхисноос болж анхан хулгайн хэрэг гарах явдал их байдаг байна. Харин цагдаагийн ерхий газраас нийслэлийн бүх дүүргүүдийн хэмжээнд хулгайн гэмт хэргийн гаралтыг багасгах, хулгайн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үүднээс 5 дугаар сарын 23-наас 45 хоногийн хугацаатаагаар хулгай нэртэй айныг зохион байгуулж байна. Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй хулгай 45 аяны хүрээнд Баянзүрх цагдаагийн хэлтсээс тодорхой арга хэмжээний зохион байгуулж одоо конторын алба хаагчдыг бол нийт алба хаагчдыг бол амралтын өдрүүдээр бол оройн шөнийн цагаар эргүүлэлт гаргаж утассан цагаар бол ажиллаж байгаа. Үүний үр дүнд бол дүүргийн тусад үйлдэж байгаа хулгайн гэмт хэрэг маань бол эртсэнгүй яг буурсан зүйлтэй байгаа. Яг хулгайн гэмт хэрэг гарч байгаа яг шөнийн оройн цагаар цагдаагийн одоо эргүүлийг зохион байгуулснаар хулгайн гэмт хэрэг маань бол сүүлийн үед бол үйлдэх нь бол багассан. Энэ маань аюултай холбоотой гэхэлэр цагдаагийн байгууллагаас ард хэрэгстэй санамж сэржүүлгийг бол байнга хэвлүүлэн тарааж байна. Одоо жишээ нь одоо гудамжинд одоо харуул хамгаалдаг газар тавьсан машин дээр та автомашины ил задгай газар орхих юм бол одоо үүдээ хулгайчид одоо эд зүйлээ алдах шүү гэсэн санамж сэржүүлгийг бол хэвлүүлэн тарааснаар бол иргэд манаас энэ чиглэлээр санамж сэржүүлгийг авч эд зүйлээ хулгайн гэмт хэрэгт өртгөхөөс л урьдчилан сэргийлж чадж байна гэсэн. Хулгай 45 хоногийн аяны хүрээнд бол яг энэ аяны нээлтүүдийг бол зохион байгуулах яг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ард иргэдтэй яг хулгай 45 хоногийн аяа өгдөж байгаа талаар ойлголтыг бол хамгийн түрүүнд өгөөд одоо энэ хулгай 45 хоногийн хүрээнд иргэдийн оролцоог одоо идэвхжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас их ажлыг зохион байгуулж байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн 7 хоногт өөрийн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний дэлгүүрүүд болон үйлчилгээний газруудаар архи согтууруулах ундааны хяналт шалгалтыг явуулжээ. Хяналт шалгалтыг явуулахад энэ сарын 1-ний өдөр буюу их хөрсийн баярын өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Манелийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр архи согтууруулах ундаа худалдаж байгаад баригдсан байна. Худалдаж байсан согтууруулах ундааг шалгахад Зотол уул компани Хөгтөнгөр, Монгол инженер компани Аяны дугаараа архинууд үйлдсэн шинжилгээний бичиггүй онцгой албан татврын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтогджээ. Эдгээр архийг хаана үйлдвэрлэсэн болон эцэд нь одоо бол тогтогдохгүй байгаа юм а. Үзэгч танд сэрэмжлүүлэхэд Хөгтөнгөр Аяны дугаараа архинууд бөөндөө 1000 төгрөгөөр хотын захын дэлгүүрүүдэд борлуулагддаг. Худалдаанд гарахдаа 1500-аас 2000 төгрөгөөр зарагддаг хувийн үйлдвэрийн чанаргүй архи бөгөөд эдгээр архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Хууль зүйн тусад хэргийн сайдын баталсан гэмт хэрэгээс урьдчилан сэргийллийн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс одоо хямд үнэтэй стандартын бус согтууруулах ундааг гадуур худалдааж буй зөрчилийг илүүлэх чиглэлээр янз шалгалтыг бол дүүргийн мэргэжлийн хяналт үйлдвэрүүд шиг нийлцдэг хамтран зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд Зотол уул хувьцат компани Аяны дугаараа архийг хууль бусаар худалдаалж ирсэн аж ахуйн нэгж байгууллагыг илрүүлж одоогийн байдлаар согтууруулах ундааг нь хурааж аваад цааш нь үйлчлэгийг нь шалгаж байна. Ер нь иргэдтэй сэрэмжлүүлж хэлэхэд энэ Аяны дугаараа Хөгтөнгөр гэх мэт одоо энэ хувийн үйлдвэрийн онцгой албан татврын тэмдэгт нь хуурамч шинжилгээний бичгийн одоо дүүргийн нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдсэн иймэрхүү согтууруулах ундааны зүйлийг хямд үнээр худалдаж авч иргэдэд цаашд худалдаалахгүй байх. Үүнээс үүдээд одоо хямд үнэтэй согтууруулах ундааг худалдаснаар согтуугаар үлддэг гэмт хэрэг бол сүүлийн үед бол их гарч байгаа. Одоо энэ согтуугаар үлддэг гэмт хэргийн төслийг бууруулахын тулд хямд үнэтэй согтууруулах ундааг худалдахгүй байх одоо иргэнийхээ үүргийг
аж ахуйн нэгжүүд манаас биелүүлэх, иргэд манаас биелүүлэх энэ тал дээр бас иргэдээ сэрэмжлүүлж хэлмээр байна. Ер нь саяны хэлсэн хувийн үйлдвэр архиуд гэлтгүй. Ер нь бол бүх архитектурлах гундааны одоо юу гэдэг татварын онцгой албан тэмдэгтийг хурамч хэсэг одоо архитектурлах гундаа маань яг стандартын хэмжээнд үйлдвэрлэж байгаа хэсэг талаар бол дүүргийн татварын хэлтстэйгээ хамтран бол манайх шалгалтыг бол зохион байгуулдаг. Татварын онцгой албан тэмдэгтийг нь хурамчаар үйлдсэн зуршлыг нийлрүүлсэн тохиолдолд эргүү хариуцлага хүлээх хүртэл арга хэмжээг авдаг. Улаанбаатар хотын хэмжээнд гарсан нийт хэргийн 4639 хэргийн 921 нь буюу 19.8% нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарсан байна. Харин өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн улмаас 60 хүн насурсан бол энэ онд 195 хүн насурж эхний 5 сарын байдлаар 222 хүн гэмтсэн судалгаа гарчээ. Дүүргийн хэмжээнд 5 сарын байдлаар 6090 хүн эрүүлжүүлэгдэж 11 сая 709,856 төгрөгийн төлбөр төлж 90 эмэгтэй эрүүлжүүлэгдэж 24 иргэн архины албатай эмчилгээнд 36 иргэн сайн дураараа архины эмчилгээнд хамрагдсан байна. Анхаар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Бид бүхэн замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай албатай хамтарч ажилладаг өгөөд энэ 7 хоногийн пүрэв гарагт шөнийн эргүүлэлт хамтдаа гарсан юм а. Энэ өдөр Цуслангийн салхитын замд болон засгийн газрын ордны зүүн зам дээр тээврийн хэрэгсэл онголцсон онц ноцтой ослууд гарсан юм. Амралт зугаалгын сезон орж байгаа энэ үед автомашин жолоодж яваа нийт жолооч нар хурд хэтрүүлснээсээ болж осол гаргах тохиолдол их байдаг. Иймэрхүү осол хөдөө орон нутгийн зам болон Цуслан лагерын чиглэлийн замд ихээр гардаг. Бид энэ 7 хоногийн пүрэв гарагт замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран ажилласан бөгөөд оройн 21 цагаас шөнийн тэг 2 цаг хүртэл дуудлаганд явсан юм. Энэ өдөр бидний эхний очисон дуудлага хүүхэд машинд хавчуулагдлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сод Монгол шатхуун түгээх станцын талбайд дизель түлш авах гэж ойчрлож байсан Land Cruiser 80 маркийн автомашин өнхөрч сургуулийн насны хүүхдийг микроавтобусанд хавчиж мөргсөн хэрэг гарсан байна. Энэ ах өөрөө яг гарчихсан бохгүй наад өсчихсэн чи тэгснэ яг цааш явжсэн чи араа гавтаа хорцсон бохгүй юу гоо таарна заримуд нь цааш үйтэй нэг өдөө шилтэй ханаад хойшлол хийчихсэн чи тэг байж наа чи ботхгүй итгэсэн бохгүй тэгсэн чи заримуд нь дутгиж яриад тэгээ нөгөө ах нь улам цаашаа шахаа хорцсон бохгүй тэгээ гарчихсан чи амар өдөө энэ үеийг болохгүй шахацсан бохгүй Одоо ахын түгээн яг биеийн байдал юу нөхөр вэ? доктор аймаг өргөд нэг өргөдөөд Нэзэта би бас ингэж танууд ахад анхаарал өгөө ингэж ахаж орж болохгүй шүү. Оройн цагаар буюу ажил тарах үеэр замын хөдөлгөөн эрс нэмэгдэг. Энэ үед хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар болон явган зөрчигчид хэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүйгээс болж ославаар гарч зохиомол төвчрөл бий болдгоо. Энэ өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо бэлэг ихтлгүүрийн замд хүн мөргүүлдэг гэсэн дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу очиход 19 настай эмэгтэй замын хөдөлгөөнийг хардлагүй зам хөндлөн гарсны улмаас шүргүүлж бэртэл авсан байсан юм а. Зүгээр хөлөөлж явахыг болгочихвол. Өөрөө яг яаж хаашаа зорчиж явсан? Энэ машины хувьд яг хэр хүчтэй мөргсөн ямар бэртэл авсан? Хөлөөл одоо зөөр юу вэ? Хөл юу вэ? Бустаар алгаагүй. Зүгээр яарч гүйж байгаа л энэ талаас ирсэн машиныг хараагүй л тэгэл юм байна. Гарцаар л гарч байгаа. Гарцаар л гарч байгаа. Болгоомжтой л байхгүй л. Өрн дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд автомашина ил задгай талбайд хараа хяналтгүй тавьснаасаа болоод машиныхаа эд ангийг хулгайд алдах хэргийн гаралт нэмэгцээр байна. Тэр дундаа эзэнгүй гэмт хэрэг, эзэнгүй автоосл гарсаар байгаа бөгөөд бидэнд салхитын замд болон засгийн газрын зүүн талын замд автомашин онхолтож хөмөрсөн байна гэсэн дуудлага ирсэн юм а. Хүн гүгэж. Тэгээ хүн гарыг наашаа дарсан чинь эндээс машиныг албаа орж ирээд шахаад адарсан байхгүй. Тэгвэл наашаа дарсан чинь нөгөө замаа хууль ороод хажуутаараа гуулгаад нэг хөрөө тэгээд энэ шанган модон дээр тулаа цагсан. Таны одоо биеийн байдлын хувьд хожоо нуруу оруулж хатаад байна. Ер нь яг та ойролцоогоор хичнээн км цаг урттай явсан. Хурд их байхгүй шүү дээ. Нэг хурд аваагүй. Сандагтаа жаахан гიშгцэн шиг ба. Тачвартаад. За Сүхбаатар дүүргийн 5 дугаар ороо энэ нутаг дэвсгэр дээр барьдаг энэ засгийн газрын ордны зүүн талын замд террористла онсон байна гэсэн дуудлагын дагуу ирж үзэхэд энэ Honda Turca маркийн 7636 бие дугаар автомашин энд засгийн газрын ордны зүүн талын хашааны нонхолцсон байдалтай байж энэ дээр манай замжлалын газрын аагаар бүгдлээ ирээд хэргийн газар хэргийн газар дээр үргэлжлэгээ хийгээд байж байна. Энэ дээр хөндлөгийн гэрш энд харсан нэг гэрч хэдэн залуучуудын хэлж байгаагаар бол энэ автомашин доороос ирээд маш их хурдтай явж исэн гэж ярьж байна. Тэгээд яг энэ дээр террористлээ зогсоож чадлагүйгээр замын хажуудлын хашлага мөргөөд тэгээд дээш хараад онхолцсон. Тэгээд жолооч нь буугаад ийшээ цухтаагаад явсан гэж байна. Тэгээд ямарс одоогоор
манай бүрэлдэхүүн хэргийн газар үйлчлэгээ хийгээд одоо тэгээд энэ машины хаягаар гаргаж ирээд ямар ч уцтай жолооч дуудуулаад ямар ч жолоочны холдогдох ажил хийгдэнэ. Ер нь одоо шөнө оройн цагаар ер нь террористийн хөдөлгөөнүүд багасдаг байгаа. Тэгээд яг энэ үеэр одоо жолооч нар маань одоо террористийн хөдөлгөөн бага учраас гэдэг ерөөсөө маш их хурдладаг байгаа. Энэ хурдлах маань өөрөө маш их авар ослог дагуулдаг учраас террористийн жолооч нарыг одоо замын хөдөлгөөний дүрмэн дээр заасны дагуу хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг нийт жолоочдод хандж хэлээ да. Сүүлийн жилүүдэд энэ мэтлэн эзэнгүй осол ихээр гарах болсон байна. Гэсэн хэдий ч энэ ослыг гаргасан автомашины эзэмшигчийг дуудан байцаалт авахд худал мэдүүлэг өгөх, худалгаад машин алдсан гэх мэтээр асуудал гаргасаар байдаг байна. Ийм дард дэргэд та бүхэн зам тээврийн ослоовоор гэрч болж тухайн болсон үйл явдлыг харсан бол үнэн зөвөр мэдээлэл өгөхийг замын цагдаагийн газраас уриалж байна. Бид таны мэдээллийг 124 93.2.11.24 утсан дээр хүлээж авах өгөөд таны өгсөн мэдээллийг худалдаа авч нууцыг чандлаа хадгалах болно. Үзэгчдийн анхаар мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжилж байна. Яг одоо студид Баянзүрх дүүргийн сансардаг цагдаагийн засгийн байцаагч, цагдаагийн ахлах цэцлэгч Чулуунбаатар ирээд байна. Танд орой мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн орой мэндийг хүргэе. За тэгэхээр хоёулаа ярилцлагын өмнө төрөнд дүүргийнхаа тухай ярьж эхлэе гэж бодож байна. Баянзүрх дүүргийн хувьд бол нэлээд томоохон дүүргийн нэг байдаг. Тэгэхээр гэмт хэрэг зөрчил бол гарах магадлал өндөр байдаг. Энэ 7 хоногийн хувьд Баянзүрх дүүргийн хувьд хэр нам тайван байдалтай. Ер нь манай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ бол их онцлог, том дүүрэг. За энэ 7 хоногийн гэмтэргийн гаралт нөхцөл байдал бол харьцангуй бас тайван байлаа. Тэгээд манай сансрын цагдаагийн засгийн хувьд бол манайх ч одоо 5 хорооноос бүрдсэн юм тасаг ингээд үйл ажиллагаа ард иргэдээ үйлчилдэг. За манайх 2 дугаар хороо, 21 дугаар хороо, 5 дугаар хороо, 7 дугаар хороо, 3 дугаар хороо, 1 дугаар хороо гэдэг ийм хороонуудаар бид өгд ард иргэдээ үйлчилж. Тэгэхээр сансардаг одоо цагдаагийн тасгийн хувьд бол яг одоо тухайн одоо сансар баян зээл ч юм уу үйлдвэр үйлчлэгийн газрууд их байдаг. Тэгэд арх цогтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ бас юу гэдэг залуучууд танхаарах явдал их байдаг. Энэ 7 хоногийн хувьд ер нь энэ тал дээр хэрэг. За манай тасгийн хувьд бол ер нь зөвхөн одоо 300 гаруй арх цогтууруулах хундаа гар үйлчилдэг аж ахуйн нэгж байдаг. Зөвхөн манай хороогоо авч яриг. Манай хороон дээр бол зөвхөн одоо баян цэлийн гудамжинд бол одоо 29 аж ахуйн нэгж байдаг. Арх цогтууруулах хундаагаар үйлчилдэг. За тэгээ арх ойрд одоо аливаа сургуулийн төгсөлт баяр ёслол одоо сургуулиуд харж гин оюутнууд одоо ихээр одоо бүлэг өгнөрл найз нөхд одоо хамт олон одоо зуны дэлгэр цаг болж гин. Тэгээд одоо бар ресторанаар үйлчлүүлэх одоо цаг одоо уртсан учраас одоо орой өдөш одоо ихээр бөөгнөрч одоо явах юм одоо хандлагатай. За энэ 7 хоногт бол манай 7 дугаар хонд бол яг тийм цагиргааны зөрчил юм уу яг тийм онц ностой хүнд гэмтрэг бол одоогор бол гараагүй байна. Тэгэхээр өрн талаан цаг ирж байгаатай холбогдуулаад бас иргэдэн маань тээврийн хэрэгсэл одоо автомашина ил задгаа талбайд тавихаа түүнээсээ болоод эд материалаа алдах ч юм эд материалын хохиролд орох ийм тохиолдол бас ихээр гардаг. Энэ 7 хоногт. За бид бүгд цагдаагийн байгууллага бол яг одоо энэ дээр одоо маш тийм төлхөө ялангуяа та бас өөрөө мэдж байгаа засгийн газар манай хууль зүйн дотоод хэргийн яам хулгайн гэмтрэгээс утсан сэргийлэгч 45% аян явагдаж байгаа. За тэр дундаа манай тасгийн хамт олон бол одоо нөгөө ил задгаа газар одоо жолооч одоо хэрэглэгчд автоэврээ одоо ил задгаа газар байрныхаа гадаа ингээд хараа хяналтгүй тавьчихдаг. За ил зогсоолд одоо тавиад одоо гараж тавьсан ч гэсэн одоо хүний нөгөө хэрэглээ өндөр учраас одоо баялаг учраас машин дэрэг одоо айгүй их ачаалттай болж байна. Тэгээ байрныхаа гадаа бол ил задгаа машин дэргээ тавих одоо удаан хугацаар хоногоор тавих харуул хяналтгүй ингээд машин дэргээ тавьчихж байгаа. Тэгээ бид нар бол ингээд сан сэрэмжлүүлэг одоо зөвхөн манай хороондоор ихжил нэг